бүртгэлийн хуулийн амын сүнс бол маш олон салбар дээр байна. Тухайлбал газар. Энэ бүртгэлийн хууль зааснаар газар эзэмшигч ашиглагчдын мэдээлэл уг нь 2018 оны 11 сарын 1-ээс буюу одоо жил хагасын өмнө бүртгэл цэгийн дээр байршсан байх хэвээр. Одоо байршуулахгүй байгаа. Хэн байршуулахгүй байгаа? Юу нуугаад байгаа? Яагаад биелүүлэхгүй байгаа? Яагаад баталсан хуулийг одоо хэрэгжүүлэхгүй байгаа? Анх энэ хуулийн бүртгэлийн багц хуулийг боловсруулж яхад л манай газрын албаны нөхдөд хамгийн их эсэргүүцчихсэн. Газар ба орон сууцны бүртгэлийг нэг болгоё гэхэд энийг их хурл дээр гишүүдэд янз бүр ойлгуулсаар хагаад унгаж ирсэн. Лоббидэж. Одоо баталсан хойно дахиад хэрэгжүүлэхгүй. Яагаад гэвэл энд маш олон газрын авилгачид ил болох гээд байгаа. Жидүү шиг. Газрын маф задрах гад тесрэх гээд байгаа. Тийм учраас хэрэгжүүлэхгүй байгаа даа гэж би бол харддаг.